Мэлхийн ордныхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За, мэлхийнүүдийн тухайтад бол 9 сарын нар хэртэл таны 3 дугаар гэрт чинь тохиож байна. За, 9 сард бол 2 том үйл явдал болж байгаа. Астрологийн 2 том үйл явдал болж байгаа. Нэг нь бол 9 сарын 21-ний нар хэртэлт. 9 сарын 7-нд сар хэртээд 9 сарын 21-нд нар хэртэж байгаа шүү. За, эндээс нар хэртэлтийн тухай илүү онцолж ярьж байгаа юм. За, 9 сарын 7-ны сар хэртэлтийг бас товчхон дараа нэг оруулчихна гэж бодож байна. Амжих нүг уу бас хичээл сургууль эхэлчихэж байгаа болохоор бас зав муутай болоод байгаа. За, 3 дугаар гэр гэж байгаа. Энэ бол та одоо ирээдүйнхээ төлөө өнөөдөр яг одоо зуршлаа өөрчлөхөд бэлэн байна гэдгийг харуулж байгаа гинэ. Та юунаас татгалцах вэ? Эсрэгээр нь та өдөр тутмын ажилдаа ямар шин зуршил нэвтрүүлэх вэ гэдгийг та бодох цаг гинэ. За, 3 дугаар гэр гэхээр бол ерөнхийдөө одоо таны яг амьдардаг тэр орчны чинь хүрээллийг бас илэрхийлдэг хөршчин. Та хэнтэй өдөр болгон харилцдгийн тэр хөршчин байна уу, найз нөхдөд байна уу, тэрийг илэрхийлдэг. За, тэгэхээр шин зуршил гэд хэлэхээр бол та магадгүй одоо хэл сурах ч гэдэг юм уу. Ямар нэг шин ур чадвар эзэмшхийн төлөө одоо та харж ямар нэгэн сургалтын дээр тамрагдах ийм байвал сайн гинэ. За, дээрээс нь та ингээд ямар нэгэн туршлага эзэмшүүлсэн мэдлэг туршлага хоримтлуулсан байгаа шүү дээ. Тэр эзэмшсэн хоримтлуулсан туршлагаа одоо ингээд амьдралаа өөрчлөх тийм хэрэгсэл болгож хувиргах. Магадгүй танд туршлага хангалттай байгаа ч гэсэн та түүнийг одоо ингээд амьдралдаа ашиглаж хэрэгсэл болгож таны амьдралыг сайн зүйл рүү өөрчлөх тийм хэрэгсэл болгож ашиглаж чадахгүй байгаа байж магадгүй тэгвэл тэрэнд дадуулах дадал туршлыг та сурах хэрэгтэй гинэ. За, харилцааны тухайтад бол за түрүү хэлсэн харилцаа бол нутаг дэвсгэр байршлаараа танд хүрээлэгддэг. Өөрөө ирэхгүй л одоо тантай харилцдаг хүмүүс гэсэн. Өөрөөр хэлбэл одоо хүмүүс хөршөө бид нар сонгодгүй энэ төр гэж хэлэгч Монгол орны тухайтад Орос, Хятад хоёр бол бид нар сонгохгүй хувь тавилангаар очсон хөршүүд гэж үздэгтэй адилхан. Хэрвээ та нэг газар байранд орчихсон байлаа гэхэд хажуудлын хөрш чинь ямар дээд айлчин, доод айлчин ямар гэдгийг бүгдийг та судлаад явах боломж байхгүй учраас энэ бол таны тавилангаар очсон тэр хөрш гэж байгаа юм. За, энэ хүмүүстэй харилцаа тэр хүрээллийг хэлээд байгаа юм. За, энэ байдалд чи өөрчлөлт гарч магадгүй хөршчин цоошид хүн хүрдэг ч юм уу те. Эсвэл маш олон жилээр ингээд харилцдаг байсан тэр хөршчин нүүж яваад өөр хүн таны хүрээлэлд орж ирдэг ч юм уу. Эсвэл тантай үргэлж хамтарч үргэлж одоо цаана бодлоос хэлцдэг найз нөхдийн хүрээлэл чинь тэндээс өөрчлөлт ороод та өөр спорт заал, өөр сонирхол нэгтэй хүмүүс рүү нэгдэж ордог ч юм уу. Нэг иймэрхүү бас үйл явдал өрнөж матгүй гэсэн байна. За, тэгээд энэ 9 сарын 6 дээр кармын зангилаа гэсэн нэг юм их ярьж байгаа. За, тэгэхээр таны 3 дугаар гэр гэдэгт одоо кармын зангилаа буюу үлийн үрийн зангилаач гэж ярьдаг сарны өмнөд зангилаа хэлж байгаа юм. За, өмнөд зангилаа нь охины ордонд байрлаж байгаа. Хойд зангилаа буюу раху нь бол засны ордонд байрлаж байгаа юм. За, тэгэхээр хойд зангилааг нь раху, урд зангилааг нь кету гэдэг юм байна гэдгийг зөндөө одоо ярьсан шүү дээ, тийм ээ. За, тэгэхээр энэ өмнөд зангилаа бол таны 3 дугаар гэртэй холбогдож байгаа учраас та одоо нэгэнт харилцаа болчихсон. Ерөөсөө таны харилцааны хүрээнээс чинь гараад явчихсан. Тэр хүмүүсийг бол хүн болоод тэртээ танаас холдоод дахиж холбогдохоор холдож байгаа гэсэн санааг илэрхийлнэ гинэ. Аль эсвэл та таны одоо сонирхол үнцээрээ өөрчлөгдөд та спорт сонирхдаг байснаа болоод одоо яадгийг одоо ярилцлагын клуб ч гэдэг юм уу заавал талах ч бас спорттэй. Арай өөр одоо жишээлбэл урлаг зурах ч гэдэг юм уу тиймэрхүү сонирхол руу
нэгдэж орж байгааг бол тэр хүрээлэл рүү та орчиж байгаа учраас тэр урд нь одоо тэр алхдаг групп ч гэдэг юм уу спортын тэмцээнд оролцдог групп энтрээсээ та холдоод явчихна л гэсэн үг. Нэг иймэрхүү өөрчлөлтүүд эхэлж байна. За мөн энэ 3 дугаар гэр бүл бол таны эгч ах дүүсийг чинь бэлэгддэг. За тэгэхээр тэдэнтэй холбоотой ямар нэгэн чухал үйл явдал, уулзалт, ярилцлага, хамтарсан одоо бизнес эрхтгч гэдэг юм уу нэг иймэрхүү үйл явдал бас өрнөж бодгүй гэж. За тэгэхээр өмнөд одоо сарны өмнөд занглаа гэдэг бол ерөнхийдөө таны одоо өнгөрсөнтэй холбогддог. Одоо үйл явдлаар өчсөн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо та тэртээ тэргүүл одоо нэг хэс төрсөн ч гэдэг юм уу нэг хийн ээжийн дүү ахын аавын дүү үйл энэ гэсэн нэг иймэрхүү холбоо гэдэг чинь бол одоо кармын холбоо шүү дээ. Та тэр ээжээс төрсөн бол тэрэлгэнтэй тэр ааваас төрсөн бол тэрний ах дүүтэй л ингээл ах дүүгийн барилдлагатай болно гэдэг чинь кармын холбоо. За энэ төрөлдүүлсэн бүх туршлага энэ холбооноос үүсэж байгаа зарим нэгэн туршлага тодорхой ажил ах дүүтайгээ дийлж уулзна одоо бизнес хийжсэн бол гэдэг юм уу? Тэндээс нэг туршлага хөрөнгөлүүлсэн байгаа шүү дээ. Энэ зүйлийг одоо ажил болгож дахиж өргөжлүүлэх юм боломж гарна гэсэн байна. За энэ бүхнээс эхлээд бол магадгүй одоо тэр ах дүүтэйгээ ч гэдэг юм уу зарим нэг урд нь хийжсэн ажил тэр туршлага бизнесээс хөрөнгөлүүлсэн туршлагаан дээр үндэслээ та өөрийнхөө бизнесийг эхлүүлж болно гэж байна. За мэдлэг туршлага олж авсан аль чиглэлд явах ёстой вэ? Энэ бүхэн танд хэрэгтэй вэ энэ гэдгийг эргцүүлж бодоод өөрийнхөө бизнесийг эхлэх юм бас боломж болтноо гэсэн байна. Тэгээд дээрэс нь энэ бас нэг онцолж хэлээд байгаа бүх ордуудад онцолж хийж байгаа нэг зүйл байгаа. Тэр бол 16 он болж тарж байгаа хаад 9 жилийн өмнөх үйл явдлыг эргэж хараарай гэж байгаа. Энэ удаагийн хэртэлт бол 9 жилийн үйл явдлыг эргэж санахад хүрэгдэг. Яг бол тэрнтэй маш төстэй үйл явдлууд болно гинэ. Тэр үед болсон үйл явдлыг эргэж бодно гэдэг чинь магадгүй 3 дугаар гэртээ таны 3 дугаар гэртээ холбоотой болохоор тэр үед одоо тэр ах дүүтэйгээ холбоотой, найз нөхөд хөрштэйгээ холбоотой, найз нөхөд биш хөрштэйгээ холбоотой ямар нэгэн үйл явдал чухал шийдвэр гаргасан байж болно шүү дээ. Тэрэндээ анализ төгнөлтөх юм. Тэнд ямар алдаа байсан, ямар оноо байсан, тэндээс одоо юу сурсан, ямар туршлага хөндлөсөн. Тэрнтэй чинь мөн төстэй үйл явдал юм. Энэ удаагийн хэртэлтээр тохионол гэж байна. За тэгээд дээрэс нь 3 дугаар гэр гэдэг бол бас технологи аялал энтрээр хариуцсан. Технологи аялалтай холбоотой тээврийн хэрэгслээтэй хариуцдаг. Тэгэхээр магадгүй зарим нэг нь гар утас компьютер, зөөврийн компьютер, интернетчийн үйлчилгээ үзүүлэх эсвэл машин тээврийн хэрэгслээ солих энэ гэсэн иймэрхүү юм. Технологийн талын нэг зарим нэгэн шийдэл өөрчлөлтүүд явж магадгүй гэсэн байна. За энэ хүрээд бэлгийн ордны 9 сарын ерөнхий төлөвийг өндөрлөе. За тэгээд дараа уулзъя. Баярлалаа.